YouTube хүчтэй. Бүгд өдөж байгаа өдрийнх нь миний хүргэе. Тэгэхээр ойр хэдүүлээ бичлэг хийж уулзаагүй. Тэгэхээр өнөөдөр бичлэг хийнэ гэж шийдээд амар халуун байна. Сая дүнгууд хичээлсээ орж ирээд амар халуун цад хөвтөж байна. Тэгээд бичлэг хийх гээд камера асаалаа л доо. Тэгээд амар хэрэггүй юм амар хийгээд ирээгүй юу? Тэр ч яг өнөөдөр хэдүүлээ reaction видео хийн. Тэгэхээр ойрд амар их дуу гараад байгаа штэ. Би production-ы тэгээд манай нэнэгийн дуу гарсан. Манай Rocket B-ийн дуу гарсан. Дандаа миний үзэх туртай, сонсох туртай уран бүтээлчдийн маань дуу араас ингээд амар цацагдаад байгаа байхгүй юу? Тэгээд тэдний өөрөөсөө би reaction видео хийн гэж үзэг байгаа учраас өнөөдөр хэдүүлээ тэр өдрийг бүтээцгээе. За хэдүүлээ тэгэхээр өнөөдөр амар олон дуу гарсан юм чаа. Олон чижтэй нэг миний мэдхээр 3 дуу байна тий. Уканины 2-ын нэг дуу байна. Тэгээд би production-ы нэг хоёр артист гарч ирсэн Дон гэдэг нэртэй дуу. Тэгээд нөгөөт нь болохоор Rocket B гаргасан дуу. Тэгэхээр нөгөө хоёр нь болохоор ингээд өмнө нь гарсан. Дон идэрч мөр 2-7 өдрийн дараа өмнө гарлаа тий. Тэгэхээр тэрийг дараагийнхаа бичлэгт оруулаад энэ удаа яг гарч ирээд одоо нөгөө нэг олонний ам сайтай байгаа тий. Тэг ялангуяа Rocket B чинь хэдэн жил дуу хийгээгүй юм бэ? Сарвгүй байж байгаад гинт ингээд амар гоё дуу хийгээд гараад ирсэнд нь би бол амар баяртай байна. Яг бидний үзэгчтэйгээ бол орхиогүй гэдгийг нь бол харагдаж байна тий. Ямар ч л гэсэн уран бүтээлээ бол хийн гэж хэлснээр бол хийлээ. Тэгээд би яг чин сэтгэлээсээ хэлье. Энэ дуунуудыг юу сонсоогүй байгаа. Тэгээд Rocket B яг ямар нэртэй, ямар утгатай дуу хийсэн гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Тийм болохоор хэдүүлээ сонсож үзээд тэгээд миний гараа реакшны бүгдээ харцгаая. Гэтэ ерөнхийдөө бол миний насныхан гэдэг юм уу, миний үеийнхэн бол Rocket B-ийг бол амар ингээд сонсож өссөн бах тий. Магадгүй бүр ингээд улаараад ч юм уу бүх дууг нь ингээд алгацахгүй сонсоод бүр мэддэг тий. Тэгэж одоо бүр ингээд хайрлан сонсдог дуучид их байгаа. Тэгээ яг л би адилхан тэр дуучдын нэг учраас дуу хийсэнд нь бол амар баяртай. Тэгээд ямар дуу хийсэн бүгдээ аваад сонсгоо. Тэгээд танаас нэг юм сануулж хэлэхэд би нөгөө компьютер дээр хийн гэдгсэн чинь компьютер маань болохгүй гэж хэлсэн шүү дээ түрүүн ихэнд. Тийм болохоор одоо утсан дээр хийх байгаа. Тиймээс жоохон балхтуу болж магадгүй гэх юм юу гэх юм бэ. За хэдүүлээ ингээд хэлцгээе. Rocket B. Дуу нь хязгааргүй гэдэг нэртэй юм байна. За. Гойд сонсож байгаа. Ой би цаарай. Юу шууд ингэ эхэлт юм уу? За дэлгэцээ томруулаадах. Үгийн тавьсан байна. Йоо сая гэхдээ эхний эхлэл нь ямар амар зүрх рүү орсон би сая. Дун гэж. За миний сая муухай хаалга март. За эхэлцгээе. Шууд эхэлцгээе. Энэ дуу яагаад юу шууд эхэлж байгаа учраас шууд эхэлцгээе. Тэгээ Rocket B чи хоёр хүүхэдтэй тий. Тэгээд хүүхдийн та нар харсан нөгөө Instagram юмугаар YouTube channel дээр нь бүр яг ингээд Rocket B ингээд амар хувилцсан юм шиг дуурайцсан тий. Яг л билээ тий. Амар хөөрхөн хоёр хүүхэдтэй. Амар гоё нүдтэй. Тэгэхээр мэдээж энэ охиндоо зориулсан хүүхдүүдэд зориулсан юу юм байна л та. Зориулсан дуу. Гэтэ би Rocket B-г ийм жанрын дуу хийнэ гэж юусоо бодоогүй байна. Гэтэ мэдээж аргагүй л хальтаа нөгөө нэг бичлэг эдрийг үзэж байхад бол яхаа аргагүй гэр бүлээ гэсэн бүр ингээд би стилэн тэгээ бүр цаанаасаа ингээд гэр бүлээ гэсэн хүүхдүүдээ гэсэн тийм өнгө аяс бол амар илэрдэг бичлэгнүүдээс нь. Тийм болохоор иймэрхүү дуу бол зохиох нь бол мэдээж ойлгомжтой байсан баг. За яцгаая. Чамайг минь өндөр хайр хүрм оруулчихсан мааман. Ямар гоё хэлт юм бэ үг нь. Ээж нь ингээд амар гоё
уралцсан гэж шүү дээ. Йоо, тэгтээ би энэ дуу амар олон ингээд зосоож үзэх юм шиг байна. Зүрхээ тайлж үгэнд оруулчихсан аав нь Йоо. Ямар гоё хөхтэй юм бэ? Зүрхээ тайлж өгөмд уралчсан аав нь гэж шүү дээ. Зүрхээ бүр тайлж өгөхөөр ёо тэр харц марцыг хараа л да. Ингээд дотроо дуугаад дуулчихтаа хүүхдээ бүр дотроо ингээд амар бодсон. Тэг би энэ дуун дээр яг уйлах гэдэг юм шиг байна. Ягаад гэвэл имерхүү дуу миний ингээд сонсоод байртай дуучин энэ ийм төрлийн дуу хийгээд тэгээд ийм харцаар энэ клипэндээ тоглоод ёо үргэлжлүүлээ. Архасаа ч юм тэрхээсээ ч юм бүхний чамд өгнгээд амлчихсан аав нь чамайг түрүү час ихэд нүдүүдээс хүрхрээ дундас гэж зүрхэн чанга цохилж байсан чанга ингэж ирсэн бол тэр хөөрхөн өрмэн бидэндээ ад жаргалыг мэдэндээ гэж боддог байсан үгүй байсан нүдэндээ шигхэн joy бодгол болоод ирчихсэн зүрхийг минь 3 дахин тэлчихсэн хөрхөн чамда өнөөдөр хэлсэн л байх хэлээгүй чим бараг мэдгэл байх тэгсэн жисэн хэлмээр байна дахиад би аав чамда хайртай яцаар би эхнэр нь ороод ирлээ. Вау. Йоо, энэ чихэн surprise байла. Би эхнэртэйгээ дуулсан гэж мэдсэнгүй шүү дээ. Йоо, ямар гоё юм бэ. Тэгээд аав ээж харин ингээд зориулаад хүүхдүүдтэй ямар гоё. Йоо. Гэтэ Rocket би амар зөв хүнээ олоод ханил цацсан гэдэгт би бол 100% итгэлтэй байдаг. Яа. Эхнэр нь ямар гоё хоолойтой юм. Би ихтэй тэр нөгөө нэг юундэ баяр сангилтай хамт нөгөө нэг дуудуулж гарч ирдэг штэ. Тэрэн дээр л нэг харж байсан те. Тэгэхэд бол би нэг сайн дуулдаг юм байна гэж бодож ирсэн. Нөгөө нэг бадгийнхаа хэсгийн дуулдаг. Тэгтээ энэ дээр бол амар гоё орж ирлээ. Яг харахгүй Rocket би эхнэр юм аа. Сайн сайхныг цацруулан аз жаргалыг түгэж нар минь Аучмага төрөгтөд сэтгэлэн бий цэжний хүндид цэцэг гурган зам болтоог чиний инээд намайг нэлээд ихэж хилээд байсан асуудлыг минь жижиг болгон цомголдоо ярэ царай арэлтэн дүү игдүтэй аажиг токстэй чиний дөлөө юу ч ихээс боцохгүй ганц чорон нэргэлзэхгүй Им масо харанч ихлэсэ байхын тулд муха бүхнийг хэрэглэхгүй Одон жилдээ Яа, муха бүхнийг хэрэглэхгүй хүүхдүүдийн төлөө мэдээж эцэг эхүүд яг ийм л байх ёстой. Би ч гэсэн ирээдүйд гоё ээж болох байхаа. Амар гоё хариуцлагатай тий. Яа, амар сэтгэл хөдлөлөө. Тэгээд амар царилэг хിവэрэ байна энэ олон жилийн дараа бас хоолойч гэсэн яг хിവэрэ ерөөхдөө бол чанараа ерөөсөн алдаагүй байна. Яа, эхнээс нь амар хатаарах чинь. Гитмэн хөрхөн чамда өнөөдөр хэлсэн л байх хэлээгүй чинь бараг мэдгэл байх тэгсэн хэлмээр байна дахиад би аав чамда хайртай яцаар би Ингээл дуусчих юм уу? A few moments later. Би саний дууг ингээд бараг байнга сонсох. Гэхдээ
Окей, аавыгаа санах үед ч юм уу тий. Окей, аавыгаа санах үед биш. Окей, мэдгүй энэ дуу яг ямар үед сонсохтой юм бэ? Би хүүхэд болохоор сайн мэдгүй байна. Гэтэ ямар ч л гэсэн энэ дуу ингээд ай бүрчлэн бит болгоно нь ингээд зүрх рүү орсон. Зүрхний нь бараг цохилтой ингээд хам цохилсан чадсан цохиолоод байгаа юм шиг мэдрэмж гэсэн амар гоё аялгаатай дуу байна. Өгөн нас амар гоё. Би ихтэй Rocket Bee гэмхүү чанарын дуу хин гэж үнэхээр бодоагүй. Гэтэл ингээд хийгээ гараад ирсэн. Бас энэ дуу маш гоё болсон байна. Тийм болохоор энэ дуу мэдээж олны ам сайтай байх нь аргагүй. За тэгээ дараагийн хөтлөг тур баяртай. Тэгээ Rocket Bee гэсэн дараагийн хэрэг гоё дуу гаргавал би мэдээж шүлгэж аваа. Тэр их видеого хийх учраас та нар маань ч гэсэн миний бичлэгийг үзээд subscribe болон лайк хийх мартаарай. Ингээд дараагийн хөтлөг баяртай. In the room, tell me what you're trying to do, 'cause I've been thinking about you. All tinted in the cool, got the stars in the booth.